За байнгын дарга гишүүд Монгол Улсын ерөнхий сайд гомжоо зандаштар оройн дэвшүүлье. За би их тодорхой асуулт асуух л да. Дөнгөж одоо сарын өмнө Монгол Улсын ерөнхий сайд гомжоо зандаштар Монгол Улсын нийгмийн эдийн засгийн байдлын талаар бас мэдээлэл өгсөн. Олон нийтэд за устдчдын талаар бол мэдээлэл авсан. Тэгээ энэ мэдээлэлээс бол 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.5% өссөн. За валютын нөөц бол 7 тэрбум төрсөн. Түүхэндээ анх удаа улсын төсвийг бол 2.3 их найдаар одоо бид бол хэмжиж чадлаа. За цаашлаад бол төрийн албан агчдын тоог цонхон чадварлаг болох энэ зорилтын хүрээнд 226 мянган байсныг 214 мянга болгож одоо бид бас бууруулж чадлаа. За нөгөө төвөр нэг ялангуяа одоо шинэ сүүлийн жилүүдэд бол өсөлт огт одоо шинэ гарах байсан хөдөө аж ахуйн салбар дээр бол томоохон одоо өсөлт бий боллоо. За цаашлаад одоо улсын хурлаас 120 дугаар тогтоолыг баталсан. Энэ оюутлогоо төслөөс Монгол Улсын одоо хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ бид одоо шинэ тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоолын хэрэгжилтэд уялдуулаад Рио-Тинто компанитай хилцээрийн шингээний ард суулаад тодорхой үр дүнгууд гарч байна. Монгол Улсын одоо хүртэх өгөөжийг бол бид нэмэгдүүлэхэд одоо шинэ баттаа зогсож байна гэсэн ийм мэдээлэлүүд авсан. За тэгэхээр зэрэг асуулт бол 3 байна. Нэгдүгээрт бол энэ амаргүй сорилтуудыг бол таад авчий. Тэгэхээр энийг хэрэгжүүлэхтэй холбоотой танаа кабинет одоо сайн ажиллаж ирсэн гэж үзэж ирсэн. Тэгэхээр энэ сайн ажиллаж ирсэн бол яагаад ийм одоо шийдвэр гарах болов гэдэг нэгдүгээр асуулт. За энэ зүгээр одоо нэгэнтээ эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхой болчлоо. Гадны хямрал бол дотгошоо орж болохгүй учраас та бол би дотоодоо хямрал үүсэхгүй бол энэ одоо ажлаасаа бас чөлөөлөж гин гэсэн бас тайлбар тавьж байгаа шиг байна. Тэгэхээр зэрэг энэ зүгээр цаашдаа бид бол энэ бий болсон сорилтуудыг давах чиглэлээр бол яаж ажиллах вэ гэдэг бас ийм асуулт байна. Энэ яг бол дараагийн одоо чинь ерөнхий сайд болохонд бол та бас тодорхой өөрийнхөө одоо чинь зөвлөгөө өгөөд бас явах ёстой шүү дээ. Энэ чинь төрийн ажил бол тасралтгүй заламжаа чанар хадгалаад явах ёстой учраас. Тэгэхээр энэ талаар та бас өөрийнхөө байр суурийг илэрхийлээч гэж байна. Баярлалаа. За ажлын хэсгийн 3 номерын микрофон. Занданчтай дарга хариулна. За зөвлөхөр гишүүний асуултанд хариулъя. Маш чухал асуулт байна. Өнөөдөр дэлхийн 90 гаруй улсад шатхууны хомсдол нүүрлэж шатхууны онц байдал холбогдох хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Тэр дотроо бүр онц байдал зарласан улсууд ч байна. Одоо Бангладеш гэх мэт. Нэг ялангуяа Азийн эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлж за энэ эрчим хүч шатхууны хямралаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал үүдэж гэнэ гэж одоо дүгнэж байгаа. За үүнтэй холбогдоод улс орнууд одоо шатхууны нөөцөө одоо 600 сая тонн 400 сая тонн шатхууны нөөц гаргах одоо Япон, Америкийн нэгдсэн улс 170 сая стратегийн нөөцүүдээ ашиглахаас эхлээд төрөл бүрийн багц арга хэмжээнүүдийг авч зарим улсууд одоо Солонгос, Бангладеш, Вьетнам олон улсуудад одоо ажлын цагийг багасгах, 3 дахь өдрийг амралтын өдөр болгох, хөдөлгөөн зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, шатхууныг бага зарцуулах гэх мэт урайлга гаргаж одоо онцгой нөхцөл байдлын зарим газар бүр онц байдал тогтоож ажиллаж байна. Тийм учраас өдөр цаг болгон үнэтэй чухал. За Монгол Улсын засгийн газраас үнэтэй холбогдуулж импортын татварыг шатхууны импортын татварыг бууруулах хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ маань хэлцэгдэхгүй байна. Улсын хурл гацаанд байна. Засгийн газраас worst case scenario буюу өөдрөг за муу төсөөллөөр шатхууны $190 хүрэх муу төсөөлөл за одоогийнхоороо хавар хадгалагдах $100 орчим хадгалагдах одоо өөдрөг төсөөлөл за өмнө үндсэндээ одоо бараг 50% өсөж байгаа нүмний өсөлт иргэдийн амьдралд эдийн засагт бүтээгдэхүүний үнэнд нөлөөлөл учруулж маш их дарамт учруулах учраас энийг хөнгөлөх чөлөөлөх 3 төрлийн арга хэмжээний төлөвөө усруулад энийг одоо хэрэгжүүлж гэж түрүүчээсээ улсын хурлд өргөн мэдүүлж чуулганаар бүлгийн урлаар хэлцүүлэх одоо зорилго тавиа ажиллаж байгаа боловч одоо энэ ажлууд маань үндсэндээ ингээд гацаанд ороод төрийн бүх дэвшинд төрийн тасралтгүй ажиллагаа хангагдахгүй эргэлзээтэй тодорхой ус байдал үүсэж байгаа. Ийм учраас энээс нэг өдөр 1 минут ч гэсэн алдахгүйгээр бид хурдан шийдвэрлэж гарах гарц гаргалгаа энэ юм бол бид өөрийн хувийн болон улс төрийн эрхшгийг хойш нь тавьж, улс орны эрхшгийг, төрийн эрхшгийг эрен тэргүүнд тавьж, энэс хамгийн хурдан шийдвэрлэх арга зам нь одоо
өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх явдал юм аа. Ингүүл одоо илүү замд нээгдэх юм байна гэж үзэж энэ шийдвэр гаргаж байгаа. Тэгэхгүй бол бусад шийдлүүд бол одоо намын дүрмээр ч бус шийдлүүдээр 45-аас дээш хоног дотор шийдэгдэх шийдлүүд байна. 2-3-7 хоногоор хуулийн хугацаатай шийдлүүд байна. Ингэж хүлээх цаг хугацаа алга байна. Энэний үнийг ард түмэн төлөх болно. Бензин шатхууны үн бүх үн ханшид нөлөөлнө. Өнөөдрийн ковидоос хойш хүний өсөлт тэртээ тэргүй ард иргэний амьдралд хүнд дамд учруулж байгаа. Бид бол тодорхой хатуу бодлогуудыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 6.5 биш 6.8, валютын нөөц 7 тэрбум доллар. 1 тэрбум долларын цэвэр ашигтай одоо түүхэндээ анхаарч худалдааны эдийн засаг ашигтай гарч. За онцгой дэглэмүүд тогтоож, экспортыг нэмэгдүүлж, бодит үр дүн гаргаад энэ макро эдийн засгийн эсэлтийг айл өрх болгоны үе таалгаар орох 300 хоногийн төлөвлөгөө баталж ажиллаж байгаа. Энэ 300 хоногийн ажлын төлөвлөгөөний дотор бол 104 арга хэмжээг нэг үржлэн төлөвлөж ажиллаж байгаа. Одоо жишээлбэл зөвшөөрлийг хөнгөвчлөхөөс ахуулаад эдийн засгийн эрхчлөөг олох, чөлөөлөх, зэгцлэх зохис арга хэмжээнд үржилж байгаа. Энэ бүх ажил маань өөрөө төрийн ажлын тасралтгүй тодорхойгүй байдлаас үүсээд төрийн бүх албанд төвшөнд ч гэсэн ийм саатал хүлээлт бий болж байна. Энийг үргэлжлүүлж болохгүй. Ингэвэл улс орны эдийн засаг нийт улсын эрх шиг гарах учраас юм шийдвэр гарч байгаа. Минут тодруулъя. За баярлалаа. Нэг зүйлийг бас тодорхой болгож асууя гэж бодож байна л да. Яг нь нефтийн хямрал бол үндсэндээ 2 дахь удааны том нефтийн хямрал болж байна. 74 онд Араб Израилийн мөргөлдөөн бас одоо яг ийм байдлыг бий болгож байсан. Одоо энэ удаад бол Израиль Ираны одоо мөргөлдөөн энэ нөхцөлийг бий болгочлаа шүү дээ. Тухайн үед бол яг зөвлөлт холбоод бас байж аж одоо энэ хямралыг давсан. За бусад нөхцөл байсан баг. Одоо бидний хувьд бол Оросын холбооны ус гэж том хөрш байна. Одоо эрчим хүч, нефтийн одоо газын томоохон одоо нөөцтэй ус орно шүү дээ. Бид урт хугацааны бас одоо хилцээртэй юм усууд. Тэгэхээр та ерөнхий сайд байх хугацаанд энэ чиглэлээр тодорхой одоо бэлтгэлүүдийг хангаад явсан уу? Дараагийн ерөнхий сайдад одоо энэ бэлтгэл шууд одоо дамжигдаад одоо хэрэгжих боломж байгаа юу гэсэн юм асуулт байна. Баярлалаа. За зандажтай дараа 1 минутанд хариулъя. За Оросын холбооны улсын засгийн газартай хийсэн яриа хэлцээний үр дүнд бид А92 бензиний үнийг 10 дугаар амьдруул докторжуулж явж байгаа. Энэ бол мөрдөгдөнд А92 бензиний үн өсөхгүйгээр одоо үнэ санал аваад байна. За өнгөрсөн онд Оросын холбооны улсад хийсэн ажлуудын үр дүнгээр нефть бүтээгдэхүүний хангамжуул докторчсон. Докторжилт хангамжуул баталгаатай доктортой байна. За бид үнийг докторжуулах санал Мишустийн ерөнхий сайдад захидал бичсэн. За ер нь бол Оросын холбооны улс бол бид хэдий хүн нөхцөл байгаад ч гэсэн ямар ч тохиолдолд бол нефть бүтээгдэхүүний хангамжийг бол тасалдуулахгүй. Харин зах зээлийн үнийн жижигээ дагаж мэдээж үн ханши өөрчлөгдөн. Одоогоор авч байгаа үнийн саналууд бол өндөр ирээд байгаа. За энийг бол бид ойлгох зөөлөн газардуулах бодлого стратеги барьж байна. Энэ чиглэлээр одоо аж ахуйн нэгж импортын, нөөтийн, шатхуун бүтээгдэхүүний татваруудыг хөнгөлөх чөлөөлөх тийм бодлогууд гаргасан байна. Ингэж зөөлөн газардахгүй бол нефть бүтээгдэхүүний үн өсөх нь бүх